ойлгохдоо дахин төлөвлөлтийн барилгуудыг 7 давхраас дэш гаргахгүй гэж ойлгосон зөв нэгдүгээрт. Хоёрдугаарт дахин төлөвлөлтөөс өөр байгууллагууд иргэн аж ахуйн нэгжүүдийн буулгаад арах барилга байгууламж 7 давхраар хязгаарлагдж байгаа юм биш үсттэй гэж бас бодож байна. Тэрэн дээр та хэд ямар тооцоо судалгаа хүн амын нягтралаа яаж тооцож байна? За яг энэ багтаарууд дээр яг зөвшөөрлгүй барилга яг хэд байна баригдсан? Архитект үндэлийн даалгавар эсгэг зураг батлагдсан дахиад сая 3-ээр усгаад харуулж байгаа шиг байна. Энэ яг нэг хүн амын нягтралтай яаж нөлөөлөхөр байна? За хамгийн сүүлд нь энэ барилгын ноорон дүрм стандартаа хэзээ өөрчлөх вэ? Бид ер нь одоо энэ барилгын ноорон дүрм стандартаа өөрчлөхгүйгээр барилга бариулна гэдэг асуудал ер нь хүнд болж шít. Ногоон байгууламжч алга, сургууль цэцэрлэгч алга. Тэгээд лаглаг юм яриад барилга бариулаад байгаа шít. Энийг хэзээ өөрчлөх вэ? Улаанбаатар хотод баригдсан 300 гаруй зөвшөөрлгүй барилга хэзээ шийдэгч байгаа вэ гэж бас асуумаар байна. Дараа нь тодорхойл. Ерөнхий архитектор төгсөлгөр ерөнхий архитекторын микрофоныг өгье. За Батцэрэг төлөөлөгчийн асуултанд хариулъя. Таны ойлголт тун зөв байна. Ашиглалтын шаардлага хангахгүй бага тойрон орчмын нийт 72 барилга дээр за төсөл хэрэгжүүлээд шалгараа явж байгаа нийт 16 барилгыг бол энэ тогтоолтод оруулахгүй байгаа. За бусад 55 барилгыг л энэ өнөөдрийн шийдвэр тогтоол маань үйлчилнэ гэсэн үг. За норм дүрмийн хувьд бол миний альбом тушаалын эрх мэдлээс бол гарсан зүйл байна. За норм дүрм дээр бол мэдээж хот байгуулалт хотын стандартын газраас ерөнхий архитекторын зүгээс за барилгын яамд бол жил бүр санал болгож норм дүрмийн шинжилгээ, өөрчлөлт гэсэн саналуудыг бол байнга тавьж байдаг. За тэр дотроо өнөөдрийн хэлсэн энэ барилга хоорондын зай болоод нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг одоо илэрхийлсэн байдаг норм дүрмийг бол зайлшгүй өөрчлөх шаардлагатай байна. Онцгойлон хэлэхэд энэ зогсоолын хүртээмж дээр норм дүрм бол 30.01.04 гэдэг одоо энэ бас нэлийн дээр үеийн хоцрогдсон зогсоолын норм дүрм байгаад байгаа. За энэ дээр бол бид бүсчилж өөрчлөх, хотын төвд бол илүү их зогсоолын хүртээмжийг бий болгох, хотын захаар өөр байх, гэх мэт юм уян хатан зохицуултыг бий болгох, эргээгээд орон сууц гэлтгүй үйлчлэгээний барилгуудад хүртэл авч зогсоолыг бол зайлшгүй төлөвлөх энэ зохицуултыг бас мөн уян хатан за эргээгээд уян хатан байдлаар заавал өөрчлөх шаардлагатай байна гэж ингэж харж байгаа. За зөвшөөрлгүй барилгын тал дээр бол нэгдүгээр ордогч нэмэлт хариулт өгөх байхаа. Даваадлаа. За Батцэрэг төлөөлөгчийн асуултанд хариулъя. За Улаанбаатар хэмжээнд 300 гаруй зөвшөөрлгүй барилга байгууламж байгаа. Энийг эзэн шийдвэрлэх вэ гэж асууж байна. За 2023 онд барилга хот байгуулалтын яам гэж байсан тухайд одоогоор бол нөгөө хот байгуулалт барилга орон сууцуулалтын яам болон нийслэлийн засаг дарганы тамгын газар хамтраад зөвшөөрлгүй баригдсан барилга байгууламж дээр бол судалгаа жагсаалт гаргахад бол тухайн үед бол 346 барилга байгууламж байна гэсэн жагсаалт гарч ирсэн. За энийг зөвшөөрлийг олгоё гэхээр 6 хуулийн 30 гаруй заалтууд хууль зөрчигчдүүд байдаг. Буюу Улаанбаатар хот маань өөрөө туул сэлб голын айс ав газар гэдэг голын хамгаалтын бүс, унтны цэвэр усын хамгаалтын бүс, ойн тухай хууль, дээрээс нь оршуулгын газрын хамгаалтын 250 м гээд хууль 6 хуулийн 30 гаруй одоо заалтыг зөрчигчдүүд байдаг учраас эдгээр асуудлаар хуулийн өөрчлөлтөд уялдуулаад шийдэгдэх шаардлагатай гэж үздэг. За 2025 онд тус ажлын хэсгийг шинчилж дахин ажлын хэсэг байгуулад явсан. Гэвч бас иргэдээс санал авал одоогоор нийт 800-аад одоо ийм зөвшөөрлгөө баригдсан барилга байна гэдэг бол ийм уртсан тоо гардаг. Гэхдээ энэ өөрөө 6 хуулийн 30 гаруй заалтын өөрчлөлтөд холбогдолтой байгаа учраас хот байгуулалт барилга орон сууцуулалтын яамны харийн асуудал болчоод ингээд шийдэгдээг өнөөдөр хүрсэн асуудал. Тодруулга Батцэрэг төлөөлөгч. За барилгын засгийн газрын журамд ганцхан зөвшөөрлгүй барилга дээр нөхөж олох асуудлыг шүүгэн шийдвэрийн дагуу ганцхан олгоно гэсэн заалт байгаа. Бид тэрийг өөрчлөхгүйгээр энэ зөвшөөрлгүй барилга дээр дахин зөвшөөрлөх боломжгүй байх л та.
Гэхдээ өглөөний нөгөө үйлчлэлийн бэлтгэл ажил дээр яригдсан асуудал яг энэтэй холбоотой байна. Би зүгээр асуугаад байгаа нэг гэж байна. Өнөөдөр барилгын компаниуд барилгаа орчиод иргэдээ оруулчих чинь. Тэгээ өнөөдөр шугам шүлжийг холбоогүй комисс хүлээж аваагүй юм чи бид нар яаж болох вэ? Тэгээ комисс бид нар чи хүлээж авахын тулд заавал бичгээр шаардлагатай болно. Яг одоо ингээ эх 7 хоногт хотын дараах 2 дахь өдөр явна гэж. Энэ дээр яг ийм асуудал үүснэ. Зөвшөөрлөгөө барилга дотор айлуудаа хүмүүсээ оруулсан комисс хүлээж авах боломжгүй юм байршлууд байна. Тэгэхээр энийг бас энэ 300 одоо бараг 700 болсон юм шиг шүү дээ даваад л байгаа. Энийг хэдүүлээ болохгүй бол иргэдийн урал дээр нэг нээлттэй ирвэл яасан бэ гэсэн саналтай байгаа шүү дарга. Тэгээ нэг талдаа шийдвэрлээ шийдсэн дээ.